амар амгалан дахин алтгын дэлхийн монголчуудын Angel Radio 88.3. За Янагийн нэвтрүүлэг маань шууд эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 12 дугаар сарын 4-ний баасан гараг 2020 он гарсаар 338 хонсон бол шинэ он гарахад 27 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа таваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг яах вэ нэвтрүүлэг маань 482 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. За өнөөдөр тэгээд бас манай мөнх хотын төрсөн өдөр байгаа. Угаасаа бүх хүмүүс Гэртээ жил төржилээ тийм ээ. Хэдэн жилийн өмнө юм дээ тий. 40-50 жилийн өмнө. Тийм шүү дээ. 1900 оны шүү дээ. За нэвтрүүлгийн шууд эфирт холбогдох хүсэлтэд эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 77 38 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. Нэвтрүүлэг маань хамтран ажиллагчаар Golden Go Beach Club болон за доктор Унагийн гарын ариутгагч болон за мөн гарын шингэн сав хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн Янагийн нэвтрүүлгийн маань сэдв сонин зуршил гэдэг нэртэй Янаага. Тэгэхээр нөгөө нэг манай өглөөний хөтлөгч Ундрах маань дэлхийн монголчуудын сонсогчдын нэгдсэн групп гэдэг групп одоо админ штэ. Тэгээд нэг нөө одоо баян онцлог сэдв гэж оруулдаг штэ асуулт гээд. Тэгээд нэг асуулт нь яг таны сонин зуршил гэсэн чинь хүмүүс маш олон нөө комментууд бичсэн байсан. Тэгээд яг энэ сэдвээр ер нь Янагийн сэдвээр оруулаад бас одоо нөгөө тэнд орж чадаагүй тий сонсогчдын группт байдгүй хүмүүс уцаар холбогдоод ч юм уу бас ярих юм болоод. Тэгээд ер нь ихэнх голцсон хүмүүс дандаа машины дугаарыг азын дугаар болгох гэж ингэж хооронд нэмж хасдаг юм байлээ. Тийм зуршил төлхөө их байсан юу тийм үү? Мөрөн сони. Тэгээд азын дугаар түгжил зогсож явах тоо нөө. Би ингээд нэг орондоо та болтол нэмдэж хооронд нь. Оо dabra. Багата. Ямар балай нөхдүүд нь тэгэж ажиллаад тэгээд тоо бодоо суучдаг. Тоо бодохоор толгоос иргэн. Одоо нэг орчин үеийн Tetris тоглодог байхгүй юу? Tetris-т бүр орцсон заяа. Одоо тэгээд яг ингээд нэг машиныг ингэж оруулаад энэ талаас дэж байна. Яг тийм талаанд бодогдоод идэв. Сонин тэр чинь нэрээ сонин зуршил юм уу? Зуршил биш ээ. Одоо болно чинь. Одоо тийм боддог. Тэгээд нэг зуршил болчих. Зуршил муу зуршил гэх юм бол байна шүү дээ. Сонин гэж яг ч муу гэдэг юм. За яг яа. Сонин зуршил юм да. За. Тэ сонин тамиг татах юм дуртай. Тамиггүй байж чадахгүй. Наадах чи муу зуршил те. Тийм муу зуршил. Сонин зуршил. Муу зуршил. Айгуу сонин зуршил. Би ер нь тэнд айгуу их итгэвтэй гэдэг нь яг энэ дотор байгаа дөрөвнөөс мөвитэй л доо. Тоор бол баг юм бичдэггүй шүү дээ. Сонсогч нартайгаа баг хараа миний тэгэж ярих юм бол миний бичсэн постн дээр лайк хамгийн их орж ирдэг шүү. Яа. Пост бичдэг юм уу? Биш шүү дээ. Би пост шеэрлдэг шүү дээ. Пад гээл. Би бичдээ штэ. Муугийн сонин зуршил тэн дээр юу гэсэн байсан бэлээ? Хамраах бах. Биш. Үгүй. Чих барих. Чих барих. Хүйтэн чих ингээд имрэх. Тий. Хүний юм. Тий. Ааха. Өөрийнхөө чихийг барих муухаас нэг. Муугитай адилхан зуршилтай хүмүүс доор нь бас орж ирээд байлээ. Чамтай адилхан гэдэг. За. Миний зуршил болохоор зэрэг за уушлаараа би нэг баяалын мандар аваад аач штэ. Зүгээр ер нь бол ингээ хүн яг одоо бид нар чинь ингээ өсөлт зогсцсон. Тэгээ ерөөсө гутал бол 30 даа өмсгөл 37-оор л ингээл одоо ингээ тогтчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг хувцас инш тийшээ багслаа энэ зэрэг гэж өхөөсөө илүүтэйгээр нэмжил аваад идэм байна л да. Тэгээ нөгөө ер нь бол айгүй ингээ олон хувцас. Тэгээд айл ч хувцаа өнөөдөр ингээ өмсдөг лээ. Тэгээ тэрийг олохгүй болохоор би ингээ тоолчтیں۔ Тэгээ тоолдог. Тэгээ тэр нь ингээ зуршил болсон. 10 таарж байгаа. За энийг өмсөж явъя гэ. Өдөрт нэг хувцас өмсдөг штэ тий. Айл хувцас өмсөв. Баян сайх. Яг ингэ шилэн гэж одоо захаа би хийсэн. Би ингэсэн. Хүмүүс та бүр айгүй тийм гой ухаалаг агуулсан. Би дээр нэг юу яа. Аимсад үнэртчиж тэгээд өмсдөг шүү дээ. Тэр чинь бол угаасаа ирчээд үгүй. Тийм үү? Таалахтаа үнэрлдэг юм уу? Гэхдээ нэр чи чинь зуршил Өмсдөг. Тэр нь ингэсэн угаас мань угаагүй нүгж үзэж байгаа. Ээгөө гайгүй байна уу юу? Өмсөж явчихаагүй өдөрч байгаа шүү дээ. Сайхан ингэ хоёрын гарсан энэ хоёрын аль нь гайгүй. Тэ алцтай л өмсөн шүү дээ.
За бид дөрийг дөрөв тэнэг юм гэсэн шүү. Одоо жоохон ухаан тийм ярья. Хаяа. Тэдэг л юм чинь яа. Гүг тэнэг юм чи яа гэв. Тэдэг л юм чинь яа. Тэнэг би бол тэнэг үнэ амар гэдэг. Амар тий. Тэнэг гэж хэлүүлээ тэнэг явсан амар гэдэг Тий шүү дээ яг үнэ. Ухаантай хичээд тэгж чад хичээд тэнэгдэж шүү. Одоо тэгээд одоо ухаантай болох гэдэг юм аа. Чадахгүй. Харин Бэгаан din угаасаа. тий яг дөрөв тэнэгээс сууж байгаа үстэй. Тийм юм намаа. Би дугайж авсан. Намайг яаж математикийг сонгоо аваа. Ядчих тоо. Би тэгсэн байхгүй юу? Ундрагч асуусан байна. Та нар хамгийн дээдл нь хідэн цаг хүртэл ингээд нойр уу явж үтсэн байд дээр би хариулсан байхгүй юу? За. Би яг бодсон чи 36 цаг яг хид хэдэн удаа нойргоо байж үтсэн байхгүй юу? Тэнгүүд яг тэрий чинь би ингээд яг яасан юм дээр амьдрал дээр тулах юм бол одоо тэр чинь ингээ биталтай ингээ бүгднийг бөөгнүүлсэн, гэрийн даалгавраа бүгднийг бөөгнүүлсэн. Яг тийм л оюутан босорч байгаа байхгүй юу? Чи тэгээд тэнэг юм биш үү? Окей. Хүлэн зөвшөөрөлтөө. Тэгээ би ингээ хичээлээ хийхдээ би тэрийг би саяхан олсон мэдсэн бүр хамгийн нийт манай гэрийнхэн тэгж ярддаг гэдгийг би ингээд хичээлээ хийхээрээ ингээд өрөм үлээд иддэг байсан юм байна л та. Тэгвэл манай гэрийнхэн манай хүн номдоо мөргөж байна. Тэгж ярддаг байсан байгаа байхгүй юу? За. Өөрийгөө тэгээд номтой гэж яриад байгаа юм байна те. Окей. Одоо тэгж ойлгосноо. Зүг. Гэхдээ энэ манай хоёр хүүхэн чинь ингээл өөрийгөө магтаал юм яриад байгаа. Би зүгээр болцнуудад болж байгаа л Би өөрөө бодит байдлыг ярьсан. Би математикийг сонгон гэхдээ би нэг сайн сурч байгаагүй. Ай математикийг сонгоо тий. Гүжара математикийг сонгоны муу сурагч, энгийн сурагчтай шүү дээ. Арай дээр л Яг манай шаг тийч хэлдэг байсан. За, мөөгээд бол төрсөдрийн мэдлэгээ тасралтгүй орж ирж байна. Бүгднийг нь бол уншиж байхгүй тийм. Баярлаа. Бөөнд нь баярлаа гэж. Тий баярлаа. Бөөндөө баярлаа. За миний төрсөн өдөр байгаа тэгээд би наач сууж ясан бол за баярлаа гэж бүгдээ часаа. Хашаагийн төрсөн өдөр 10 сар хийсэн шүү дээ. Тэгээд хөөхөдөө яана дээр таараагүй юм байна л да тийм. Яриггүй юм байна шүү дээ. Үүш ярьсан шүү дээ бүгдээрээ яриад. Оройн нь гараа тэггүй юм болоо өстэй хаа. Би таних тасралтгүй ирсэн шүү дээ бас. Ирсэн шүү. Ирсэн. Таних бүр их ирсэн гинэ. Тэгээ нэг шилэхгүй тайвшрахгүй. Тэгээд аха минийх бүр заяа студ дотор босон за. Яа. Тэгвэл миний тэр зургийг харин чимба авангууд яг мөөгийн төрсөн өдрийн минд болгоод ингээ оролцсон маа. Би харин бодлоо мөөгийн жилд хоёр төсөөд тийм. Би бүр шокнд орсон. тэр юу чи ингээд би аваад гэрлээрээ өгөх гэжсэн байхгүй. Яг ингээд чимба над тэгээд би ингээд авж ийсэн зураг аваад Исэн чи би гэрлээ уурлаа. Миний зургийг авцсан байна. Исэн чи би тэрийн заяа өглөө орж ирэнгүүтээ угаасаа ингээд нөгөө фэйсбүүк рүү ордог шээ. Тэнгүүтээ би тэрийг зүгээр нөгөө шуткаг ойлгоцсон. Яг тэгэж таарсан байна гэж бодонгуудаа хаа тараад хүний юмар хүүдгүн боо бичээдсэн чи өнөөдөр төрсөн хүмүүс ингэ ороод ирдэг штэ найз. Чи яг жинхэнэсээ мөөгийн төрсөн өдөр гэдэг. Уралсан юм болсон. Яг Чи би төч найз үстэй. Тийш үү. сайн бод. Найс. Тэгээ яагаад юу чиний төрсөн өдөр өндөр Таних хүн ихтэй болохоор харагдах магадлал нь бага гэсэн үг байхгүй. Хитрхи их хүмүүс. Би ч гэсэн адилхан 5,000 найстай. Тэгсэн мөртлөө өдөр болгон өнөөдөр болж байгаа төрсөн өдөр гээд тэгээ би хүмүүс тань дотроос таньдаг хүмүүсээ дандаа төрсөн өдөр минь. Тий яг нэг сэтгэлгүй болохоор харагдахгүй байна. Сэтгэлтэй хүмүүс нь харагдаад хичээл зүгээр юм. Сэтгэл зүрх рүү ороод ирсэн. Хараа гэсэн сэтгэл авахгүй л та. Юу нөгөө манай нараа шагдрын төрсөн өдөр бас өнөөдөр. Бас нөгөө нэг Нараа шагдртай баяр хүргэе. Чимгээ штэ нөгөө тэрний бас төрсөн өдөр юм байлаа. Тийм үү. Тий өнгөрсөн жил тэгжсэн. Мөгийн өдөр нэг өдөр төрсөн юм байна. Тэгээд минь дэмжиж очтой чи. Битсэн. Би битсэн. Одоо аха би чинь айгуу соёлтой хүн. За. Сара чимгээ. Төрсөн өдрийн минь төргий. Бишээ аха нөгөө Франц Швейцар гэдэг хойлон лөө нөгөө хутга явуулдаг. За. Тийм. Эрдэнэ чимгээ. Тийм чимгээ. Тийм. За өнөөдөр би тэр хутгаж чинь алга болгоцсон шүү дээ. Яа, хятадууд хураагаад авчихсан нэрэ. Богонд хятадууд хураагаад авчихсан. Чи яах гэж хүтэн зэвсэг авч явчихсан. Тэг би өгөхгүй би энэ чи хүнд өгнө гэсэн чи би чи үрчирээд аваа гэдэг өгөөг шүү дээ. Тийм. Тасаа юу хэлчихсэн юм. Тийм тэгээд өнөөдөр Мөнхбаттай хамт төрсэн нийт сонсогчтой баг төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. За, хөө номоо тоо отохоор толгоос өргөдөг гэсэн шүү дээ. Биш ээ, номоо тоо отохоор толгоо өргөд идэв гинэ.
Маттай муу юмс. За, гудамжны замын зураасан дээр гიშхгүй яг тэгш перпендикулар алхах гинэ. Сонин зуршлан. За. Жоохон бахта нөгөө нэг бид нар зураасан дээр гიშгэн чон шүү гэж хаад дөрвөлжин нөгөө нэг ийм юм дээр ингээ яв зураасан дээр гიშгүй явдаг гэсэн шүү дээ тий. Тийм байх. Чон болохгүй гэдэг. Тийм. Хичээлдээ явахтаа л нэг тэгж тоглоод яваад байдаг шүү дээ. Би яг тэгдэг унаанд юм уу явгоо явсан ч машины дугаар хараад нэмж хасаад азийн дугаар олгочих гээд үзэж чинь хүүхд ахын л тийм байсан гинэ. Хүн болгоны хамгийн хачин зуршил юм сөрдийсэн юмыг заавал хуулдаг гэсэн. Оо яа тэгдэг те. Тэ ерөөсө хүн болго баг 95% тэгдэг гэсэн. Ямар нэг юм сөрдийсэн байвал заавал хуулдаг гэсэн. Гэхдээ тэрийг өөрөө мэддэггүйгээр шүү. Тэр хараа хамгийн амар нь яг нэг хумсны айрс ингээд сүрдийгөөд ингээд татангууд цаашаа ингээд хуулах гэдэг юм те. Тэгээд цус харгадаг юм гоо. Тэр зэгнэдгээр ингэж хавнаа. Тэгээ нөгөө дийчтэй дагуу байхгүй. Ингэж хоохгүй шүү. Хүүхдүүд жоохондоо те яг тэр жижигхэн шалбарсан хичээд бүр ингээ мэжэд ингээ зогсож идэг те. Тийм шүү. Тэгээд уруулны бас ингээд ингэчээд уруул бас ингэж би хоёр удаа л тэгж цусгаж ирсэн. Гэл татсан чи ингээд уралдаа. Ингээд татаад идэг ер нь өөрийн мэд ингээд татчихдээ шүү. Ямар амар садист юм бэ? Ямар амар юм бэ? Садист биш ээ. Тэндээсээ таашаал авахгүй байгаа шүү. За Улаанбаатар хотод маань 17 цаг 26 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Gobi шоколад хамтран ажиллаж байгаа. Тэгээд одоо манай шоколад ийсэн. За одоо шоколад ийдэн. Оо ямар гоё. Хоёр төрөл байна. Самартай, дан шоколад. Би самартайг авъя. Дан шоколад. За дан шоколад. Дан шоколадын өдөр ийдсэн. Аль нь самартааны? Чирмэлийн ягаантай. Чирмэлийн ягаантай. Энэ хараа энэ ийм хөөрхөн юм жижигхэн тавгатай бас болсон байгаа. Одоо энэ чи 70 нэр төрөл болсон байгаа шүү дээ. Үнэхээр олон төрөл юм билээ. Тэр коконаттай гэрээдсэн. Өдөр мөөгийн цэвэр шоколадын өгсөн. Тэгээд ерөөсөө шууд аманд ороод танаа наахгүйгээр шууд ингээд аюу гой хайлтдаг. Өстой гой. Юу жуулчд айгуух Монгол үндэсний үйлдвэрийн шоколад гэдэг айгуух хамт явах юм биш үү? Golden Gobi. Тэгээд дөрөвжин нэвтрүүлгээр бас нэг хүн комент хийсэн. Би бол орж үзээгүй л дээ. Нэрийн барааны дүүр нь бүр ямцлаа гоё. Наборнууд нь бүр үнэн тасархаа гэж байлаа. Хөөе, наборнууд нь хардаа ингэдэг юм бэлээ. За одоо нөгөө албан байгууллагууд чинь шинэ жилээр ингээд бэлэг өгдөг шүү дээ. Яг тэрэнд нь зориулсан дотроо дөрвөн ширхэг мэрхэгтэй заяа. Бүр амар тийм нөгөө захиалт өгдөг юм уу? Тийм, бүр лагаараа гаргах юм бэлээ. Өнөөдөр муу гатаа нэг захиалдаг байж тээ. Тэгтээ даач өнөөдөр өнгөрчлөө. Гинэ гинлэгч. Одоо хараа энэ 25 г шоколад нь 36% какао, 30% сүүний агуулмжтай. Тийм байна. Тэгээ өндөр чанартай шоколад гэж байна. Үйлдвэрээсээ 600 төгрөгөөр худалдаалдаг гинэ. За. Яа гоё юм бэ? Баян зүрх захын хажууд яг нэг нөгөө нэг Golden Gobi-гийн нэрэн төлбөр байдаг. Тийм үү? Тэгээд угаасаа бүх нөгөө хүнсний дэлгүүр супермаркет ажиллаж байгаа юм чи манайхан Golden Gobi шоколад авч идээрээ. Ер нь энэ Golden Gobi чинь нөгөө нэг шоколад өндөртэй гэж байна те. Шоколадны орчин өндөртэй гэж байна те. Какаоны агуулмж өндөртэй. Сайн чанарын өндөр какаоны агуулмжтай гинэ. Тэгээ шоколадны флор, танин болон фосфатор баялаг учраас эсрэгээрээ шүд цорхоос хамгаалдаг гинэ бүр. Манайхан хатуу жигээр эцнээс яасан бахна шоколад эцэн дээр бахна. За. Аха та яраарай аха. За харилцагуудсан 70.8 тэг 4 56. Баярлалаа. Та асуултгүй энэ ханиадны эсрэг үйлчлэгээтэй гэж байгаа шүү. Угаасаа сүүн та шоколад утгаж ууж шүү дээ. Халам хөөрүүлсэн сүүн. Яг тийм ээ. Нэр хөөрүүлсэн сүү гоё шүү. Гоё тий. Шоколадтай сүү утгаж уухгүй. Хүүхдүүд нэг өгчихөө шүү дээ. Ядраахт ороо болгоохгүй орлоо. Тийм ээ. Өсчиж хэрүүл хийж боловс. Тэгээ нэг өгчүүл тэгэл бүр өстө шоколадтай сүүгээ ууя гэл. Бонтнаа нэг байхгүй. Юу бүр өстө өнгөрсөн жил муухай ашиглаж юмсан. Мөөг бүр гашаасан байж тээ. Тэгээ нэрнгээсээ аав ээжүүдийн тэр уурлаад хэрэлдээд ялж ин гэдэг чинь чадвар байхгүй юу? Би бүр уурлаад ч дийлэхгүй байгаа. За. За ингээд нэвтрүүлэг мань хамтран ярьдагчаар Golden Gobi шоколад ажиллаж байгаа. Өнөөдрийн манай яанагийн сэдв сонин зуршил гэдэг сэдвээр ярилцж байгаа. За тэгээд тэр машины дугаарыг тэгж тоолдог хүмүүс их байд юм байлээ. Тэгээд чиг ухдаг бас айгуух
Тийм. Тэгээ энэ бол нэг сонир зуршилтай олох байхаа. Тий, чих ухах нөгөө батгах шахах чинь бол баг бүх хүүхнүүд баг тий тэр дуртай. Агуу би батгах шахах дуртай. Би батгах шахах дурггүй би чих ухах дуртай ахгүй. Тэр чих ухахаар ингээд ийм том хөлг гарч ирэхэд бүр Оо бүр амар гоё. Баяр наандан болохоор ингээд бүгдүүд ингээд цудраад ирсэн ингээд нэг гэртээ тий. Тэнгүүд би бүх ахтаа мадансаад үеэлэх бүгднийг заачуулаад зогсчихъя. Бүгднийг угаасаа тэд нар хизээч миний өмнөөс үгүйгүй. Дургу байсан ч зогсон заяа. Зогсоо за нааш нэг нэгээр ээлжлээд ухуулаад ээц тавгаж өгч шүү дээ. Томоор гарч ирчихсэн ба гоё Бүр тий. тий урамтай. Али дахиад таашааж даа гэж боддог байхгүй. За. Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 38 утас маань нэглээ. Эхний сонсогч за гадаад дээр нэг дуудлага орж ирж байна. Монгол дээр нэг дуудлага орж ирж байна. Гэтэ би энэ гадаад Монгол хоёрыг яаж салгаж авдгийг мэдэхгүй болтойгоо одоо болтол. За Нүдэ анжгаал тагч. 1 2 3 4 Азтаа н ороод ир. За авлаа. Энэ жил радио. Монгол нь ороод ирчихжээ. Монголын авчлаа. За тэгсэн маань 99.13-тай дугаартаа сонсортой За, За таны сонин зуршил юу вэ? Наачиг гоё шүү. Хүн болгонд зуршил байдаг. Минийх одоо зуршил гэх үнийг хүний өмнөөс айгүй их тийм санаа зовдөг. Тийм үү? Би зөө. одоо жишээ нь одоо автобусанд явж явах ингээ хажууд байгаа хүн уцаараа яриад одоо ингээ хоцорчлаа одоохоо очлоо яана гэж ярьж яхах нь тэгээд нөгөө хүн чинь одоо хоцорсон болов амьдсан болов бодлоо. Яана. Нэр ямар хэцүү юм бэ? Дарамттай надад Гэргүй яад юм бэ? Тий. Тийм нэг сонин зуршил гэх юм уу? Тийм хүний өмнөөс айгүй тийм санаа зовдөг. Тийм хүн зуршил. За одоо нэсэлтэй хажигд гэж бод. Хажигдсан Гэрлээ байна. юм асуучих уу? За Гэрлэгчийн зуршил өсний бол тайх уу юу? Үгүй өсний болоо тоолж байгаад өнөөдөр алийн зүгхээ сонгоно. За баярлаа. За бүгдэн баарлаа. Оо ямар хэцүү. Юутэй Ари уустай айгүй. Санаа зовдөг. Энэ хүн ч одоо тэгээ бүр өөрөө стресс депрессэнд ороод дуусах нь шүү дээ. Хүний өмнөө санаа зовоод тий. Айгүй их бодоод ахаар чинь цагаан ус ихсэн гэсэн шүү. Тийм шүү дээ. Одоо хашаах дөрийг хаад. За дараагийн сонсогч 80 тэгтээ дугаартаа сонсогчтой холбогдлоо. Юм жил радио. Ноо бэнсэн байна. Сайн байна. Арай минь. Зөөрөө минь. За таныг сонсож байна. За би нэг бадад орчлаа хийе. Уулын тухай үед манай гэрэл мэддэгээс одоо орог тэр аяараа мэддэг болчихсон ч гэдэг. За одоо бүр дэлхийд даяараа мэддэг гэж ярьдэн штэ. За. Би багтаа аав ээжийн суугыг айгүй хогтдог байсан. За. Юу нотдог болгондоо суугын үсийн гарын араар айгүй хогож онцдог байсан. Нэг 5 6 дахь анги хүртлээ тэгж асууха. За. За тэгээ гайг болчих юм болов гэж ихнэртэй бас мөн адил ихнэрийнхээ сууг ухаад гэжтэй. Яа тий. Тэг ихнэр чинь зүгээр л ухуулаад ах уу? Яг л өсвөрдөө ойлгож байгаа юм жоо. Тэгтээ би одоо ихнэр гэж ихийг барьдээ шүү дээ. Одоо гайгүй одоо би 2 хүүхэдтэй байхгүй юу? Манай хоёулаа суугдаг. Шаа удмаараа. Сугуу гачдаг. Бас нэг зурснаас хүлээхэн хураг айгүйх одоо хумсны утга бариад энэ тэндээ арснаас нь аваад хумсаа айгүйх нөгөө бүр баг цусын гартал авдаг. Тийм зурсалтай тийм балтай. Тэгсэн чи одоо манай баг охин яг тийм одоо 3 настай хумсны утга бариад хүлээ бариад 2 удаа сууч. Залэг. Тэр өстө балдаа зурсалтай. Нэг юм 2 балдаа зурсалтай. Хүүхэдэд нөгөөд нь дамждаг. Хараад сурчж байгаа л да. Тэ тэд нар чи зүгээр дамжихаасаа илүү нөгөө нүдэн дээр нь тэгээд хахаар тэгэл дагаал. Мэдгүй. Миний одоо тэр хөл ухтнаа гайг болсон. Би нэг ухадгүй. Мэдгүй өөрөө мэдгүй ч юм уу. Тийм болов. Одоо хүүхдүүд маань бүгд тийм болчиход. Тэгээд сууг юу гарынхаа ардлаар ингээд тэгээд сугруу хийд юм уу? Яг сугруугийн гарынхаа ардлаар ингээд гараа үрээд ахгүй юу? За. Нэг тийм Сонир зурчлаа. Өстө сонир зурчлаа. Зарим хүмүүс нэг ус оролддог зуршилтай байдаг шүү дээ. Тий. Тэр нь чи гарынхаа ард талаар л дээр аав ээжийн сугийг оролддог гэсэн. Зүйлдээ аав ээж уурлаад л байдаг гэсэн. Одоо өөр нэг зовлог нь өөрөө ойлгож байна. За баярлаа. За баярлалаа. Яста үүрэмцсэн. Тийм байна. Тийм ээ.
Тэр намаа л авдаг хүн ингээд суруу гараа ямар ядаргатай юм бэ гэж би бодсон. Оо чамаа руу хийхгүй аа. Юу аа хийдэг байсан чаа. Юу. Нөхөр хинэн хоёр гэдэг чинь бас өөр хүмүүс шүү дээ. Оо би хийгээгүй дээ. Уг нэг хэсэг батал. Аа тэр чат. Зүгээр би гэрдэш ихнэртэй байсан бол гэж хэлээ. Тэдэс гэрдэ Математикийн сонгоны үг би чинь шууд утгаар хэлж байгаа. За, манай өнөөдөр төрс өдөр нь болж байгаа нараа шадрагч маань комент хийсэн байна. Дээр үед автобусны билет олон оронтой серийн дугаартай байдаг байсан тийм байсан. Тэр тоонуудыг хооронд нь нэмж хасч өржүүлж хувааж бодсоор агаад хийг гаргах зуршилтай байсан гинэ. Яа. Гасч мундаг чимтэй хүмүүсийн зуршлан. Би байсан за ингээ хичнээн ч тоо байсан. Тэг таваавал тэг болчдөг гэвстэй. Тий. Би математикээс нэг л дэрүнийг сурсан. Ганцурсан зүйл. Ямар ч таг тэг таваах юм бол тэг болчдөг. Тэг. Тэгээ уурсан. Гүцээгээч. Гүц ямар тэжгүй. Лаггүй. За Улаанбаатар хотод маань 17 цаг 36 минут болсон. Нэвтрүүлэг маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Унагийн энэ гарын супер хариуцлагч болон за мөн гарын хөөсөн саван хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр энэ супер хариуцлагчийн давуу тал нь юу вэ гэхээр зэрэг нэгдүгээр 99% бактерийг устгах нь хамгийн гол нь бас агаар орчныг бас зөвшөөрүүлээд байгаа. Энд хамгийн гол нь ямар нэгэн зүйлийн зөв хэрэглэе гэж чухал штэ тий. Зөвхөн шүршчээд орхих биш хатуу гадаргуун дээр одоо та жолооныхоо өрүүлгийг ч юм уу эсвэл одоо байнга хэрэглэгддэг энэ тий компьютер за тэгээд keyboard гар утсаа руу шүршээ тэгээд дараа нь заавал арчин шүү. Ингээд давхар гарлууга цацсан гэсэн гараас үрэн шүү манайхаа. За хашаа яриараа. Би зүгээр юу бас би энэ нэг нөгөө юу авах гээд манай юу дууссан савн. За. Тэгээ савн авах гээд тэгээд би нэг уран жимгийн савн авах гэсэн чинь гайхаад. Хүмүүс Гэхдээ уунаа ч уран жимэг байхгүй гэж. Оо тийм үү. Тэгэхээр манайх уран жимэг гэж бас илж болох юм бэлээ. Тий уран жимгийн савн авъя гэдэг. Доктор Уунаа л уунаа. Тийм доктор Уунаа ч өөрөө баг брэнд болцсон биз дээ тийм доктор Уунаа гэдгээрээ брэнд болцсон. Би илүү мэдээд шүү дээ. Тэр таггүй манай найз байгаа юм. Тэгээд явчихгүй яасан. Уулзаг ихтэй найз тэ. Тэгээ уулзаагүй танихгүй ч гэсэн найз хүмүүс зөндөө байна уу? тэгээд энэ нөгөө спиртэн гараа хариудах чинь дургу хүмүүс бол энийг бол спирт өнөртөхгүй тий. Тий яг үү. Тий зарим хүмүүс бас яахан спиртнээс хашаалдаг юм уу? Спиртний өнөр дургу. Би авч чаддаг шүү дээ. Яг үндэ би авчих. Вэ юу гэдэг зүгээр байгаа. Наад чи ямар хотлоо ярьдаг юм. Эсвэл дотор авахаар дотор юу болоо. Ямар хөвөрлгүй яриа. Тэр нэрээ юу бичлэг үзсэн үү та хэд? Ямар бичлэг вэ? Юунаас ингэ нэг гараа хариудах шууд уучаад буцаагаа Аа тийм. Монгол хүн тэгсэн. Тий гараа хариудах чи шууд орж ирээд Тэгээ нэг хэсэг гэсэн нөгөө нэг гараа хариудах чинь нөгөө нэг айгу огцсон олдсон муудаа тэгэнгүүт яг харахгүй нөгөө нэг зарим газар архийг гараа хариудах чаа хийцэн байсан гинэ. Тэгсэн чинь тэгээд исэн гээд шуураад исэн шүү хүмүүс. Тий. Манай 8 өнөдөр овоо гинэ гэж ярьж байна. Тэгсэн гинэ. Хүмүүс сонирхсан зуршил илрээд Хажууд нь байсан юм шиг хүлээс авч байгаа л ярина шүү дээ. Манай нөгөө имисангийн ийм нэрэдэг юм. Яг тэгэл нэрлж байгаа тавсан юм шиг л ярина шүү дээ манай хүмүүс. За тэгээд супер гар хариуцлагч болон гарын хөөсөн сав маань бүх одоо нөгөө сүлжээ дэлгэрүүдээр борлуулагдаж байгаа. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 80 10 43 73 80 11 43 73 гэсэн утсаар холбогдоод аваарай. Бүх сүлжээ супермаркет дэлгүүр зах бөөний төвүүдээр борлуулагдаж байгаа шүү.
За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Унагийн гарын супер гар хариуцлагч болон за гарын хөөсөн саван хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв сонин зуршил гэдэг сэдвээр ярилцж байна. Дараагийн сонсогч 85 58-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ л радио. За сайн. За таныг сонсож байна. За би яг нэг хоёр зуршилтай. Нэг зуршил нь болохоор нэг батгах шахаж байгаа одоо бичлэгүүд үүдэн шүү дээ ингээл За амар. тий. үздэг үү? Тий. Би тэрийг үзэх дуртай. Тэгээд өнөө амтгийн өнөө чих ингээд нэг амар тийм юу болчдөг байхгүй өтөөд. Гаднуур тийм одоо халуурны амт тийм. Тий тэр яа тий. Тэрийг авдаг. Би тийм юм үзэх дуртай да. Ер нь тэр гоё гэдэг юм аа. Үт батах хоёр чи ер нь нэг л төрлөл дөө тий. Ингээд нэг юмнаас гарч ирээд нь шүү дээ. Одоо таавс одоо ингээд нэг гаран дээр ингээд ч юм уу нэг 6-7 төрлийн шавалтсан дотроос нь өтүүд ингээд алсан жийдэн шүү дээ. Нэг юм шивээс юм шиг юм аа. Тий. Тэр чи яг өнө бодож тахгүй юу уулна уул. Яг байдаг тийм амьд тахгүй юу. Амьдтын өнө одоо ингээд юун дотор альсан ингээд үүрлээд. Гоо тий юу хүүхд байхад бол үхрийн гуур ахнаар шахчил байсан өтцсөн мал зөндөл харж ирсэн. Тэр л их гоё санагдаад. Тэр юм шиг жоохон гал зурш. Бүтэн ингээд яг ингээд битүү чигдсэн. Тийм үү. Тий тэрий чи зүгээр ингээд хэрлийн насгаал цэвэрлж илээ. Тийм л зуршилтай. Яа. За. Амар зуршилтай. За. Би тэр бичлэгийг бас үзэх зүгээр. Гоё санагдаад идэв шүү дээ. Гал гарч байгаа юм шиг. Хөөе өчигдөр ирчүүдээ гэж нэвтрүүлгийн сэдвэн ирчүүд цувинд ягаад дуртай байдаг вэ гэсэн чинь тэр өдрийн тэнд байсан бүх хүмүүс өнөөдөр цувь хийж идсэн байхгүй юу? Өнөөдөр бас ингээд орон төгсгөөс цувиндсноо та нар цувиндсноо гэдээ орж ирсэн байхгүй юу? Тийсэн чи одоо бүгдээрээ гарч шоколад авч идлээ л гэдэг. За манайха зүгээр нэг шоколад биш голден гав би авч идэв шүү. Нэр идээд үзээрэй тий. Тийм. Аманд ороод тайлдаг. За том хөлхөөл бүр гоё штэ цаанаасаа арааны шүүс асгараад байдیں۔ Кайфтай гинэ. Би тэгээд үстэй. Ари гинэ. Эмэгтэй л Би хүн ба. тэгээ нөгөө гаргаж авсан хулхаа яг тэр хүнд нь үзүүлж ийм том гарч ирсэн шүү дээ гэж хэд. Угаасаа өөрийнх нь гар дээр би ингээд тавилдсан штэ. Тэр батгах шахахаар ингээд гарч ирж байгаа нь хамгийн тэр нэг юм гоё бадах Тий, шүү тий. дээ. Жижиг нөхөр. Идээд өрөвсөл бол ингээд шууд ингээд бүрт үсрээ ингээд өсөрчдөг штэ айгу муухай. Хар батг бол яг тэгж ингээд өвчг нэж гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр хар батг нь илүү кайфтай байхгүй юу? Пүтгэ гараад ирдэг. Адилхан гоё. Ашиглаад өгвөл хатаг шахуул тань ямар вэ? Гоё штэ. Гоё. Үй би хатаг заяо. Бүр ингээд бомб тавьж байгаад ингээд шахаж нэг гаргаж ирсэн шүү. Яна тийм. Тэг бүр бүх юутай Тэр гэхдээ хамгийн гол нь дуртай да биш. Үнэхээр тэрнээс арга байгаагүй байхгүй юу? Тэг. Тий, ивээ шахуулж байгаа нь бол өвч байгаа шүү дээ. Өгч Чи бол чигтэй гартай байсан уу? Тэр бүцээ тэгээд яг бүгдийг нь авчих юм бол тэр дороо халуурхаа болол. Яг тэгсэн. Яг Би тэгдэг. чи бэж дутуу шахуулах юм бол энэс исэн юм болох гэж татаад байсан. Та нар ямар зэрлэг юм бэ? Гүг тэгэхээр арга. Би хардаа юу яагаад яг ийм нөгөө шиний ингээ битүүний оройноос л миний ингээ яг нөгөө бух гоё өгзөг за бараг өгзөг шүү. Ер нь бол ягдаг гарцсан. Тэгээд сууч чадахгүй ингээ болоо. Тэгээд цагаан сар таарсан ингээ би шиний нэгэн гүрэлээ. Тэгээд хоёр дахь өдөр нь хөлөөч ирээд нэгдүгээр эмнэлгийн хүлээ авах руу явдаг аахгүй юу? Тэгээд очиж амар дөрөв эрэхтэй юмш гарч ирсэн. За доош хараа твцтэй гэсэн. Гэхдээ нэг гарч ирсэн нэг залуу. За өгцгөө харуулах нь дээ гэж бодвол яжс чи ардаас нь 3 залуу гараад ирсэн байт. Нэгийг дуудчихсан юм шиг үлж тэд нар ч. Тэгээ хагласан шүү дээ амар алсан шүү Нэг хатхын дээр дөрөвхөн арай л их үү? харин. Гоо яг хонгоч хоёр л доо. Нөгөө хоёр нь хонгон дээр дарна. Энэ нөхөжийг авч хийчих. Тэгээд юу дараа нь маргаашнаас нэг нөө болтонд яваа штий. Амар том нүх гарсны дээр эмэгтэй сөөлөгч нь бүр амар хорон заяа. Нөхрөө ингээл чихээл энэ төр бэнтиг амар том нүх гарчиж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө мессийн юм чи эрэхтэй. За яаж вэ? Аа тэгээд асууд сөөлөгч нь бүхний чи нүх яаж яа. Юу ярьж байгаа. Дандаа эвгүй газар гардаг юм те. Тий хатаг зөвүүн газар гардаг. Дандаа юм юу газар гардаг. Болохгүй газар. Мөгийн 82 чихчид юм байна штэ.
Юу юм бэ наа? Нэг нь чих ухдаг, нөгөөд нь чих барьдаг. Тэгээ гэтэл чи гоё юм хүүтэн чихэл гоё байдаг. Тийм. Тэгээ яг ингээ гарынхаа салгаар ингэж өрдөг байхгүй. Бүлээн чих бол муухай. Зөний тий. Тэгэл хүүтэн гоё хүүтэн чих барьж байгаад бүлээн болчихвол тэгэл болчихно. Мэргэжлийн болцсон юм биш үү? Чих ухуулна энэ. За зурагтны дууг 5 эсвэл тэгдээр төгсгөж тааруулдаг зуршилтай юм да гинэ. Зурагтны эсвэл 15 эсвэл 5. Тий, би яг тийм. Наадах чи ер нь бол нийт хүмүүсийн баг 80%. Яг ингэ Тэгшгээд байгаа мó. За. 13 мөр хүчин бол 10 болгод юм эсвэл 15. Тий. Болгодог тий. Би болохоор дандаа ингэ их стандарт тавина. Заавал 2 юм уу 4 эсвэл 8. Тий. Тэгээс анзаардаг юм байна. Би яг өөрөө яадаг үлээ гинт бодлоо шүү дээ. Түрүүний нөгөө задаа суг ухдаг гэсэн шүү дээ. Нэг суг ухагчтай болъё да гинэ. Тэр шата хань жилтөө. Тэгвэл тэгээд ингээд ухах суг нь манаа. Ухах суг нь манаа. Ухах юм байна уу гэдэг юм хайш. Тэгэл нэрээ гоё шүү дээ. Энэ хоёрыг нийлүүл бэс гэлөө. Гүн энэ амар сонин зуршилтай юм бэ. Хүзэр тоглохдоо булгаацах сонин зуршилтай бүр албаар аазгаа өдлөөд идгийг гинэ. Ямар амар хэрэг вэ? Тэрэн дээрээс болж амар хэрүүл гардаг шүү дээ. Хөөе. Үзэг дээрээс. Удам дагаад суг ухна гинэ. Тэр аим сүнэрлэхгүй бол яг би ч гэсэн ингээд заримдаа ингээд угаацаа аим солдоогүй. Гэхдээ ингээд өмсцэн нэг өдөр өмссөн. Аваад үнэлж байгаа. Өдөртөө ингэж үзтэй. Яа. Гэ үр юм угааж байгаа юм шиг. Цэвэрхэн амьсгал ингэж яадаг үстэй. Дараа Тэгээд жоох ингэсэн байгаа дээ. Өдөр өмссөн юм чи тий. За нэрээ өнөөдрийн манай Яанагийн хоо нэвтрүүлэг маань даваа таваг баасан гаргийн 17 цаг 15 биш юу лээ баасан гаргийн 482 дахь дугаар маань өндөрлөж байна. Хойлоод уншчихлаа. За нэвтрүүлэг маань даваа таваг баасан гаргийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа. Давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Амжилт радио 88.3 дугаар хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлэг YouTube утаснаас Амжилт радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 7-ны даваа гарагт 483 дахь удаагийн дугаараар иргэн уулзлаа. Баяр та. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна брэнд. Хүү яасан жаргалтай гэрээ цэвэрлж байгаа юм бэ? Карантин байгаа ч гэсэн инээж дархлаагаа дэмжин шүү гэж байгаа шүү. Маяра. Юу юм? Нөгөө нэг доктор Уна брэндийн гарын өсөн савн биш үү те? За. Тэр чинь хэрэглэгчдийн өсөл дээр хошууга шинжилгээ гаргацсан байна. Оо за. Дээрээс нь супер хариуцлагч. Гараач хариуцлагч нь, орчнооч хариуцлагч нь. Их амар юм аа. Оо ашгүй дээ. Эдний бүтээгдэхүүнүүд чинь 99.99% бактерийг устгах нь дээрээс нь гар хуурайш болохгүй. Үгүй нэр амар шүү нэрээ. Харин тийм ээ. Доктор Уна гарын хөөсөн савн супер гар хариуцлагчийг та өөртөө ойрхон бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Утасны дугаар 80 43 73 80 11 43 73. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Golden Gobi шоколад. Та нар нэр Golden Gobi-гийн ямар шоколадны дуртай вэ? Бүшээ эдгээр чинь бүр 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байт юм байл л штэ. Намайг жоохон байгаад л реклам нь явдаг байсан шүү. Ястай ихний Golden Gobi та. Миний санаж байгаагаар 2000 оны ихээр авч иддэг байсан санагдах юм. Ер нь бол магадгүй. Бараг 17-8 жил болж байгаа байх шүү. Одоо бол бүр гой юм гаргадаг болсон байна лээ. Golden Gobi чинь Япон, Хятад руу экспортод гаргадаг болсон шүү дээ. Угаасаа Golden Gobi идэж үзээгүй юм гэж байхгүй бах уу. Амтан ч нэрэн ч бүр хэдийн танил болсон. За манайха нэвтрүүлэг эхлэх болсон байна. Яа би одоо Дэлхийн амтыг Монголд Golden Gobi. Янаг яах вэ? Нэвтрүүлэг. Хөтлөгч гэрлээ. Хаш, мөнгөт, номд зэг. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3.